За 3 дахь хичээлийн part 2 бид нэр preposition үзээд явж байгаа. Гэхдээ одоо арай өөр зүйлийг ярих гэж байна. Энэ дүрэн бол there is and there are. За энэ ямар утгыг илэрхийлдэг вэ гэхээр байдаг гэдгийг илэрхийлдэг. За намайг хичээл ингээд зааж хахад ихэнх оюутнууд маань I have, she has гэдгээр энэ одоо энэ дүрмийг ашиглаад тийм байдаг, энэ тийм юм байдаг гэдгийг илэрхийлэх гэдэг л та. I have, she has гэдэг нь бол ерөнхийдөө бол possession буюу одоо ямар нэгэн зүйлийг эзэмшдэг, ямар нэгэн эд зүйлийг эзэмшдэг, ямар нэгэн чадварыг эзэмшдэг тийм зүйлтэй байдаг гэсэн утгыг илэрхийлдэг бол there is, there are гэдэг нь болохоор зэрэг оршдог гэдэг утгыг илэрхийлдэг. Манай оронд гоё fountain буюу усаар өглөөр байдаг гэж хэлхийн тулд my city has many beautiful fountains гэж хэлэхгүй there are гэж хэлнэ. За нэг зүйлийн тухай ярьж байгаа бол мэдээж there is одоо оршдог гэсэн шүү дээ тий. Олон зүйлийн тухай ярьж байгаа бол there are. Олон зүйл жоо хоёроос дээш зүйлийг ярьж байгаа бол there are гэсэн. За одоо хүннөө моолд одоо ямар нэгэн моолд тий swimming pool буюу нөгөө усан бассейн байдгаа гэж хэлэхээр бол there is a swimming pool in the department store гэж хэлэх нэ тий. За эсвэл хоёр swimming pool байдаг гэж үдээ л доо. Одоо top floor, ground floor ч юм уу. За тэгвэл there are swimming pools in the department store. So there are 2 swimming pools гэдэг ч юм уу те. За тэнд тийм юм оршдог гэсэн утгатай. Угаасаа байдаг. Угаасаа байдаг гэж. За миний бичсэн жишээнүүдийг харъя. There is a cinema in the Hunnu Mall. За Hunnu Mall кино театр байдаг. There is a TV in my room. За манай өрөөнд нэгэн зурагт байдаг. There is a table under the picture. Зурагны доор ширээ байдаг. There is a very good girl in my class. Манай ангид нэг маш сайн охин байдаг. There is an airport in Улаанбаатар гिचээний. Тэнд тийм юм байдаг, оршдог. За there are гэдэг нь болохоор зэрэг нэгээс дээш зүйлүүдийг хэлж байгаа шүү дээ. There are 10 boys in my class. There are 4 girls in my class гэдэг юм уу те. There are restaurants on the 5th floor. 5 давхарт ресторанууд байдаг. There are offices in my apartment. Миний амьдардаг орон сууц нь офисууд байдаг. There are 2 sofas in the living room. Зочны өрөөнд 2 бүдэн байгаа. There are 2 bus stations near my home. Миний гэртэй харилцаа 2 автобусны зогсоол бодлоо гэж ингэж хэрэгжилж болох нь. За тэгтээ мэдээж тийм юм огт байдаггүй. Нэг ч тийм юм байхгүй. Манай ангид цэцэгнүүд байхгүй ч гэх юм уу хэлэхээр бол there is no, there are no гэж илэрхийлдэг. За there is no water park in Улаанбаатар. За Улаанбаатарт усан парк байдгүй. There are no pretty girls in my class. Манай ангид хөрхөн охтууд байдаггүй. There is no TV in my room. Манай өрөөнд зурагт байдаггүй. За ихэвчлэн ерөнхийдөө өрөөнд нэг л зурагт байдаг тий. Тэгэхээр there are no TVs in my room гэж хэлэх нь ерөнхийдөө бол утгагүй байгаас. Тийм болохоор манай өрөөнд нэг жишг зурагт байхгүй гэж илэрхийлэх нь бол there is no-ыг хэлж байгаа. Эсвэл манай өрөөнд одоо сандалнууд байхгүй гэж хэлмээрээ штэ би нэг сандал биш ингээд сандалнууд байхгүй гэх юм бол there are no chairs in my room гэж хэлж болно гэсэн. За энийг ер нь их байдаг зүйлээ лөө бага байдаг зүйлээ тэрнээс шалтгаалаад there is no, there are no сонгоно. Гэхдээ заавал бүх юм ингээд бодоод авах шаардлага байхгүй. Ерөнхийдөө одоо ингээд дөнгөж хэрглэж сурж байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. 2 суурьтай анхаашд гэхээр чи тэгэл ингээд ер нь there is гэдэг юм байна гэдэл өөрийнхөө чадлаараа өгүүлбэр зохиогоод манай хотод тэнд тийм юм байдгаа, тэрний урд тийм байдгаа ч гэдэг юм уу те. Ингээд зохиогоод хөрх ингээд хэрэглээд
яваад ах юм бол нэрэл мэдхийд сурч байна, okay? There is no fountain in my street. Миний амьдардаг гудамжинд fountain усан хариуглуур байхгүй. There is no cinema in the department store. Эхлэлгүүр дотор кино театр байхгүй. За, present simple цагийг үүсэн тий. За би миний хэлснээр according to me ерөнхийдөө бол present simple бол хамгийн хэцүү, ер нь жоохон хэцүү цаг. Тэгэхээр тэр үедээ би WH-тэй асуух хэлбэрийг оруулсан бол жоохон бүр толгой ирмээр болчих байсан. Тийм болохоор ерөнхийдөө би хичээл заахтаа ингээ жоохон байж WH-тэй асуултуудыг нь зааж өгдөг байгаа. За та нарыг what, where, how often, when, why, which гэд эдгээр үгнүүдийг WH-тэй 7 үгийг мэддэг байх гэж бодож байна. За эдгээр үгнүүдийг оруулаад тэгдэг үү, чи юу хийдэг вэ, яагаад тэгдэг вэ, даг вэ гэдэг асуултуудыг бид нэр зохиож сурах нэ. Ерөнхийдөө бол present simple цагийн одоо part 3 гэсэн үг шүү дээ. За харцгаая. What do you do? Чи юу хийдэг вэ? What do you like? Чи юунд дуртай вэ гэж асууж болно те. За, where do you live? Чи хаана амьдардаг вэ? Where do you study? Where do you work? За, хаана тэгдэг вэ гэсэн утгатай. How often does she come to your home? За, тэр эмэгтэй хэрэг танаа гэрт ирдэг вэ те? Танаа найз марлаач танаа гэрт хэрэг ирдэг вэ? Oh, she usually comes to my home. За, how often гэдэг асуулт байх юм бол бид нэр үтсэн always, often, frequently гэдэг эдгээр үгнүүдийг оролцуулж хариултаа хэлнэ шүү. За, when do you go to school? Чи хизээ сургуульд явдаг вэ? Хэдэн цагт ч гэж асууж байгаа те. At what time do you wake up? Чи хэдэн цагт сэрдэг вэ? Why гэдэг нь яагаад гэсэн? Why do you take a medication? За, medication гэдэг нь бол одоо нөгөө хэмжээс жар аваад им ууж байгааг хэлдэг тий. За чи тэгвэл яагаад им ууж байгаа юм бэ гэж асууж чинь. Why do you study medicine? Чи яагаад эмчээр сурч байгаа юм бэ? Why do you study English? Чи яагаад англи хэл сурч байгаа юм бэ гэдэг ч юм уу тий. Which city do you live in? Чи аль хотод амьдардаг вэ? Which fruit do you like? Чи ямар жимсэн дуртай вэ? Which car does Boldo drive? Das гэж энэ болдоо маань хийцэн би учраас present simple цаг тэр дүү гэж биш das гэж асуусан байна те. Болдоо ямар машин жолооддаг вэ гэж. За энэ дэр which гэдгийг зөв ашиглахыг зааж өгье. Which гэдэг нь аль, ямар гэсэн утгатай. За which-ийн араас which do you drive гэж асуухгүй which car гэдэг ерөнхий нэрийг хэлчихнэ гэсэн. Which car do you like? Okay. Which season do you hate ч юм уу те. Эсвэл which fruit do you eat? Which coffee do you drink гэдэг ч юм уу. Which араас ерөнхийдөө category буюу ерөнхий нэрийг хэлгэнэ. За what kind of, what type of, what sort of гэдэг нь яг ямар төрлийн гэсэн. Янз янзын төрлүүд байдаг зүйл байна шүү дээ. За төрлүүд гэхэр чинь кино байж болно. Ямар төрлийн кинонд дуртай вэ те? За эсвэл ямар төрлийн спорт үздэг вэ? За би сокер үздэг. За би баскетбол үздэг те. What kind of music do you like? Чи ямар төрлийн хөгжим сонсдог вэ гэдэг ч юм уу? За ингэж хэлдэг шүү. За which band do you like? I like Blackpink. What kind of music do you like? I like jazz music. За how often гэж байна. Энэ маань хэр их давтамжтайгаар. How often do you hike? Чи хэр их ууланд авирдаг вэ? Rarely гэдэг маань хаяал нэг гэсэн утгатай те 30% та. За нэг 10 өдрийн 3-т нь ч юм уу биш 100 өдрийн 30-т нь ч юм уу гэж. За rarely hike гэмэл бид нөгөө үтсэн present simple цаг дээр утсан frequency adverbs буюу энэ үгнүүдээрээ хариулна гэсэн. How often does your mom take someone out гэдэг нь гадуур авч гарах гэсэн үгтэй зугаалахаар за she always takes me out.
тэр намайг дандаа дагуулж гардаг. За өнөөдрийн гэрээний даалгавар болохоор зэрэг амьдарч байгаа хотын тухай 7 өгүүлбэр зохиох. There is a mountain in the city. There are 4 mountains in the city гэвэл болох юм тий. Хотод 4 уул байдаг. There are many cafes in my city гэдэг ч юм уу тий. За ингээд 7 өгүүлбэр зохиогоод мэдээж комент хэсэгт бичээд зөв байх юм бол зүрх аваад, буруу байх юм бол засуулж болно шүү. За see